За юу яцхан chapter 306-ыг олон дахин уншиж, Reddit дээр олон хүний үзэл бодлыг уншсны дараа миний бодолч бас өөрчлөгдлөө. За тэгэхээр эхнээс нь маш зэгцтэй яриад явчих. 試合は3週間後。相手は糸久さえ率いるアンダー20日本代表。勝てば代表の座はお前らのもの。しかし負ければブルーロックは消滅する。 Chapter 305 дээр Blue Lock-ийн тоглогчдыг 14 хоногийн зарчилсан бэлтгэлд явуулсан. Хин ямар бэлтгэл яахын тулд хийж байгааг эхнээс нь ярьчихъя. Хамгийн ихэнд Sagi. Түүнд өгсөн эго саны гэрийн даалгавар бол эрхэн гоолын боломж үүсгэх вэ? Ямар үед гоолын боломж үүсдэг вэ? Энэ талаар үнэрлээд л шууд мэддэг болох. Учир нь манганы ихэнх хэсэгт Isagi ийм зийттэй хамт байхдаа өөрийн онцгой чадварыг гоолын боломж үүсгэх юм байна гэж мэдэж авсан. Харин эго сан тэр чадварыг U20 World Cup дээр бултал нь ашиглахыг хүсэж байгаа. Харин Баруугийн хувьд бол өөрөөсөө ах хүмүүс болох ихтэй сургуулийн Америк хөлбөмбөгийн багтай бэлтгэл хийж байгаа. Тэгснэр тэр өөрийн биеийн хөгжлийг улам сайжруулж түүнийгээ ч маш сайн ашигладаг болох боломжтой. Харин Чигири бол Баруугаас яг эсрэг нь. Ямар ч physical contact авалгүйгээр усан дотор бэлтгэл хийх. Их хүмүүс мэдж байгаа бах. Ихэнх тамирчид усан дотор бэлтгэл хийдэг. Яг тэгэхээр энэ нь recovery хугацааг нь богиносгож илүү амархан recovery хийж илүү чанартай бэлтгэл хийх боломжийг олгодог. Түүнээс гадна уушигны багтаамжийг сайжруулах. Тоглолтын турш нааш цаашаа гүйх хүн миний бодлоор бараг right back дээр тоглох гэж бодож байгаа болохоор right back буюу full back-ууд position маань олон дахин дээшээ доошоо гүйж довтлохоог дэмжиж бутаж хамгаалтан дээр ирдэг. Тийм байрлал болохоор уушигны багтаамж маш их хэрэгтэй байх гэж бодож байгаа. Тэгэхээр усан дотор бэлтгэл хийж байгаа. Харин Ryo-гийн хувьд аваад үзэхэд Ryo бол маш сонирхолтой. Тийм, үгээр л маш сонирхолтой. Тэр Blue Lock-т байгаа үлдсэн 23 тоглогчдынхан бүх чадваруудыг нь хийж сурах хэрэгтэй. Нэг Chameleon гэдэг чадвараараа бүгдээрнгийн копи хийж сурна гэх юм уу? Харин миний хамгийн их дургуг хүрэж байгаа хүн бол энэ Shido гэсэн хараал эзэн новш. What's wrong with you, bro? What the heck? You tripping, bro? You tripping? Яг тэгэхээр хартаа улсын төсвөр зөө. Хүссэн бүхнээ хий. Юу гэсэн үг энэ бэлтгэл үү? Юу вэ? Окей, хүүхэд. За тэр яах вэ? Харин chapter 306 дээр Наги маань хөл бөмбөгийг болон Blue Lock-ыг бодохгүй байж чадахгүй байгаагаар гардаг. Тэгээд тэр бүр Blue Lock-ийн төв байрны хаалганы гадаа майхан бариад суучна. Яах гэж вэ гэвэл тэр эго санаас намайг буцаагаад оруулчаач дээ гэж гуйдаг. Тэгээд бүр тэндээ тухлаад хоол унд хийж идээд чавж идэр барьж тоглоод унтаж хөвтээд бүр оруулахгүй болохоор нь Ryo руу залгах гэжсэн чинь Ryo блоклцсан байдیں۔ Энэ царайг сайн хараарай зөө. Энэ бол найз залуудаа хаягдсан хүний царай. Одоо уйлж байгаа. За тэгээд тэрийг нь хараад яг гайхсан чинь хажуунаас нь хаалган дээр нь өдөг нэг чанга яригчаар нь Наги чи одоо явахгүй бол цагдаа дуудлаа шүү. Чи одоо энэ Blue Lock-д хамаардаг хүн биш гэд нэг хүн хэлнэ. Тэгсэн чинь тэр нь Анри чам байт юм аа. Тэгээд өнгөрсөн бүх зүйлээ мартаад нээс нь эхлэе гэж байгаа юм. Юу гэж байгаа ч юм байна. Амар муухай. Энэ нэг Blue Lock-д байгаа хүүхдүүдийг recruit хийж авсан хүн чинь байгааз Анри чан штэ. Уг нь бол бүхэн ингээд бичиг цаастан зуралдаад эренгуут л ингээд танилцуулга эднэр хийж байгаа. За яг эго санаа зурагтны ардаас л гарч ирдэг л дээ. Тэгээ Анри чан бусад ажлуудыг бүгдийг хийжсэн хүн. Тэгээ ялангуяа Нагиг бол танихгүй байна гэж байхгүй. Тэгээд тагдаад дууд шүү зээл гэдэм да. За. Тэр яг. Хэрвээ та бүхэн санаж байгаа бол Наги бол Blue Lock-ийн хамууд дундаасаа хамгийн хүүхэд шиг зантай. Хизээч өөрийнхөө сэтгэл хөдлөлийг харуулдаггүй хэрнээ яг л хүүхэд шиг. Бусдаас хамааралтай хөл бөмбөгийг тоглодог. Түүний өмнөөс хэн нэгэн альва шийдвэрийг гаргахгүй бол тэр өөрийнх нь тархиараа эсвэл өөрийнх нь мэдрэмжээрээ тоглоно гэж байхгүй. Яг л хоолой чин амт чин халбагдаж өгч байгаа юм шиг. Харин тэр энэ байдлаа сэтгэл хөдлөлөөрөө илэрхийлж байгааг. Гэхдээ энэ chapter дээр түүний сэтгэл хөдлөлийн хамаг утсан тавиг өөрийнх нь хэн гэдгийг илтгэсэн байт юм аа. Энэ харалтаа энэ тэндгүү өсөрч хараагаал яг л дэлгүр дотор чихэр аавна гэж шалан тэр өнгөрч байгаа жоох хүүхэд шиг. I want candy. I want candy. I want candy. I want candy. Гэхдээ Нагигийн авралаар гэх үү, бидний авралаар гэх үү. Миний жишээлтэй та нарыг халах. Би Нагиг буцаж ирнэ гэдэгт нь дургу байгаа. Гэхдээ энийг бичлэгийг хийх шалтгаан нугасаа Наги буцаж ирэх. За тэр яах. Өөр юм битгий. Нагигийн авралаар мөнгөний гахаа Хиторошиго энэ панелийн сүлд гарч ирдэг. Энэ Blue Lock-ийн юу гэмтэй захирал нь Blue Lock-ийн захирал
Жишээ. Японы хөл бөмбөгийн холбооны захирал нөхгүй юу? Яг нөгөө халзан гахаа. Миний бодлоор энэ нь Наги Blue Lock-с зүгээр ч нэг зайлаад өгөх төр биш ээ гэдгийг баталж байгаа. Oh, I won't let you go. Oh, I won't let you. Гэхдээ энэ бүхэн анханасаа Эго Соны түүнд өгсөн даалгавар нь байвал яах вэ? Бид Эго Соныг иймэрхүү хүмүүсийг зүгээр ч нэг явуулахгүй гэдгийг Konegami-гийн Wild Card-наас харсан. Би юу гэж хэлэх гээд байна вэ гэхлээр Наги Blue Lock-с хасагтаагүй харин түүний үхэж үргэцсэн Эгог нь сэргээхийн тулд бүх зүйл урдаас төлөвлөгдсөн байсан байж магадгүй. Исагийг ялсан болохоор түүний хүсэл мөрөөдөл хитрхи эрт биелэлээ олсон болохоор тэр хичээхэ болцсон. Гэхдээ үнэн хэрэгтээ бол тэр тоглолтондоо бол хожигдсон. Тэр зүгээр л ганц удаа Исагигаас илүү тоглолт гаргасан мэт санагдаж дахиж хичээх шаардлагагүй болсон. Энэ бүхнийг ойлгуулж түүнд дахин нэг боломжийг олгохын оронд түүнийг нэмж зовон түүнд бүх зүйлийг ойлгуулах гэсэн Эго Соны гос төлөвлөгөө нь энэ байсан бол яах вэ? Гэхдээ эсрэгээр нь бодоод үзвэл тэр U20 World Cup arc дээр нь гарахгүй байж бас болно. Яг нь side character хажуунаас нь үздэг тийм дүрээр гарна гэсэн үг. Гэхдээ Эго Сон энэ бүхний ард байхгүй бол Хитороshi гэж энэ халзааг Blue Lock-д юу ч хийж чадахгүй. Тиймээс тэр өөр арк дээр мэрэгжлийн лигүүдэд дахин нэг удаа гарч ирэх боломжийг Нагид маань олгох байх. Учир нь Хитороshi бол Японы хөл бөмбөгийн холбооны захирал. Тиймээс түүнд дэлхийд хаа нэгтээ нэг тийм танил тал ч юм уу арыг хаалгах хүмүүс байж магадгүй. Тэгэхээр Хиторошигаа Нагид маань дахин нэг боломжийг олгох боломжтой гэсэн үг. Гэхдээ тэр нь U20 арк дээр биш байж магадгүй. Харин дараагийн аркууд дээр ч юм уу те. Гэхдээ бодоод үзтээ. Исаги маань ингээд олон улсын тавцанд гараад бодъё. За Германд очлоо. Тэгээд Bayern München гээд баг нь байгаа штэ. Manchen гээд те Bastards. Тинчээ очоод тоглож исэн чинь гинт лигийнх нь нэг өдрийн тоглолтын дээр нь Ливеркузны өмсгөлтэй Наги гараад ирнэ. Эсвэл Дортмунд ч юм уу те. Тэгэхээр бас зөв юмнууд байж болохоор байгаа. За тэгтээ эднэр бол зүгээр нэг таамаг төдий зүйл. Тэгэхээр нэг олон юм бодоод байхгүйгээр манай өөр бичлэгүүдийг үзэж болно. Жишээлбэл хамгийн шилдэг world building гэдэг dark fantasy anime тий. Энд дараагийн бичлэгээ харж болно. За тэгэхээр олон юм яриад явах уу? Лайк дарж комент бичээрэй. Дараараа. Тэгээд баярлалаа. Баяртай.